төгс өглөө хичээлийн 2 дугаар бахрын сэтгүүрээр Дорногов аймгийн танилцуулгаас таатай байна. Манай нутгийн үжсэнд гадруутай танилцгай. Дорногов аймаг нь улсын зүүн аймаг бөгөөд 1931 онд байгуулагдсан ба 2017 оны эцсээр 14 сум 64 багтай бөгөөд аймгийн төвс Айшан сум нь улсын нийслэл Улаанбаатар хотоос зөрмдөө 50 км төршдөг. Дорногов аймгийн бүгд найрамдах хотод ард туустай 600 км урт газраар илэлдэг. Хойд урд 2 гүүрийг холбосон. Төвийн бүсийн гол танхилэг болсон төмөр зам дайран өнгөрдөг Монгол улсын хамгийн чухал тээвэр худалдааны цангилаа бүс юм. Амрын хэдэн Дорногов аймгийн төвс Айшан дотоос урагш 45 км-т байдаг. 19-р зууны үед Монголын нэр соён гэгөөрлөж яруу найрагч Ноён хотод Данзан Хариужаа 1820 онд 17 наснда Өвөр хамар гэдэг газар өнөөгийн хамрын эдэг байгуулжээ. Өдгөө шашин түүхийн гай хамшиг тусгал соёл гэгөөлийн төв болсон байна. Данзан Хариужаа нь Монголын анхны театрын 1830-ад онд амтар дуулахт татны нэртэйгээр байгуулсан. Энэ нь Монголын театруудын түүхэн төв Монголын анхны театрыг байсан гэж судлаач үздэг. Данзан Хариужаа хамрын эд байгаа газар бол энерги ихтэй газрын доор амин судалтай хэмээн үдэж Шамбалын орон байгаа газар тодорхойлжээ. Дорногов аймгийн Хатан булын суманд орших эргэлзээний зоон байгалийн сонин тогтцолтой археологийн олдвор ихтэй бөгөөд нийтдээ 59,840-од га талбай хамаарна. Эргэлзээний зоон 30 сая гаруй жилийн өмнөх шинэ ертөнцийн гэрч болсон. Эртний сүүн тэжээлтэн загас яст мэлхий гөрүүл зэрэг сээр нуруутны олдврын хадгалсан хурдас цолуулыг тогтсон ширээ хэлбэртэй тэгш өндөрлөг юм. Энэ газар эртээр үеэс ард түмэн дахин шүтэж дээр нь морь урлаж бүх барилуулдаг байсан. Домог ямар яриа байдаг. Хар сүүл цагаан зээр хулан зэрэг ховор амьд байдгаас гадна 70 гаруй төрлийн ургамал дургадаг. Мэргэжлийн зоогоос олдсон амьтдын чулуурдсан яс дэлхийн болон үндэсний музейнүүдээр хадгалагддаг байгаа. Дорногов аймгийн далан дээр болон айраг сумын загт орших их настын хадны Монголын байгалийн үдшилтэнд гадруудын нэг бөгөөд их настын хадны уралд дэлхийн алдартай ховор төрлийг зэрлэг хойно аргал уул хэлбэг байдаг. Сайн байцгаана уу? Одоо бүгдээрээ Дорногов аймгаас төрсэн алдартай танилцгаая. Говийн догшин хотогт яруу найрагч, зохиолч, тайзны найруулагч, буддын шашны нэр зүтгэлтэн Дулдуутын Данзан Хариужаа. Тэр 1803 оны гахай жилийн өвлийн дунд сарын 25-нд Шуван хэмээх жижиг шамд буюу одоогийн Дорногов аймгийн Өргөн сумын нутагт ядуу ард эцэг Дулдуут болон их ламсруу нарын ганц хүү болон мэдлжээ. Данзан Хариужааг Монгол төвд хэлээр 1000 шахам шүлэг дуулал зохиосон гэх боловч өнөө үед 400 гаруй шүлэг зохиол нь баттай мэдэгддэг байна. Данзан Хариужааг Дорногов аймгийн онцлог хөв хэмээн үздэг байна. Дараагийн эрхэм бол Монгол Улсын баатар Дашин Данзан Ванчиг. 1918 онд Дорногов аймгийн Ихэд заманд бэнгэлсэн бөгөөд 1938 онд цэргийн албааж 1945 оны чөлөөлөлтөнд оролцсон. Минамитийн мэрэгэн бууч уулалт хаалганы даваанд Япончуудын томоохон бэхлэлтийг дайран эзлэх үеэр дайсны олон чухал цэгийг мэрэгэн буудаж устгасан. 1972 хүртэл ардын армийн дунд ахлах офицероор ажиллаж байжээ. Монголчууд түүнийг соёлын гавьяа зүтгэлтэн Ухнагийн эцэг гэдгээр нь сайн таньдаг байна. Монгол улсын ардын жүжигчин, Монгол улсын хөдөлмөрийн баатар, соёлын гавьяа зүтгэлтэн Данзан Ванчийн Ухна. Дэлгэрэх суманд 1941 онд бэнэлсэн бөгөөд 1960 онд анх учиртай 3 толгой дүүрийн Юндингийн дагуулаар тайзанд гарч байсан. 1967-оос 1972 онд Болгар улсын хөгжмийн дээд сургууль төгссөн. Тэрээр соёл урлагийн хөгжлийн төлөө 60 гаруй жил хөдөлмөрлөхдөө Монголын болон дэлхийн олон арган дээр гол дүр бүтээж улсын филармонийн симфони, найрал хөгжмийн 200 гаруй тоглолт, Баян Монгол чуулгын 400 гаруй тоглолтыг удирдан зохион байгуулж 4500 гаруй концерт хөтөлж 220 гаруй концерт найруулан үзэгч түмний хүртэл болгосон юм. Соёл урлагийн салбарыг хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм билээ. Ардын жүжигчин, төрийн шагналт 20 дугаар зууны манлай, бүжиг дэглэгч Цэрэн Дулмын Сэвжид 1916 онд Хатан булаг суманд төрсөн тэрээр мэргэжлийн театр чуулгад олон жил ажиллаж олон бүтээлүүдийг ард түмэндээ хүргэж
залуу уран бүтээлчдийг сургаж байсан. 1959 оноос улсын дуу бүжгийн чуулганд бүжиг дэглэгчээр ажиллаж байжээ. Төрийн шагналт Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн зохиолч, сэтгүүлч Шагдрийн гүр базар 1955 онд Ихэд суманд төрсөн. Олон армын шүлэг, өгүүлэг, жүжигний зохиол бичиж Монголын орчин үеийн уран зохиолд үнэтэй хөв нэмэр оруулсан. Монголын радио, ТV болон хэвлэлд олон жил ажиллаж сэтгүүл зүйн салбарт мөн чухал байр суурьтай хүн билээ. Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин, Монгол улсын гавьяа жүжигчин Бат сайхны Бат цэцэглэн. Тэрээр 2013 онд Монгол улсын гавьяа жүжигчин Батболд багшийн удирдлагын уртын дуучин мэргэжлэр суралцаж, одоогоор үндэсний урлагийн их театрт амгалан багшийн шавь болж уран бүтээлээ туйрвж байгаа билээ. Бат цэцэглэн Улаанбаатарх суманд мэндэлжээ. Мөн Монголын уртын дуучдын шинэ үеийн төлөөлөл бөгөөд үндэсний урлагийн салбарт өөрийн өрмөц өнгө төрхийг бий болгосон уран бүтээлч юм а. Дорногов аймаг нь одоогоор дэд бүтцийн хувьд сайн хөгжсөн бөгөөд замын үд сумаас эхлэн дулааны цахилгаан станц ашиглалтанд орсоор тус сумыг том хот болгон өргөжүүлэхэд бүрэн боломжтой болсон байна. Аймгийн засаг даргын 2021-с 2025 оны хөгжлийн үндсэн чиглэлд хүн амын амжиргааны түвшинг дээшлүүлэх, дэд бүтцийг сайжруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг зорилтуудыг тавьсан байна.